байлаа. Зөвхөн нарл халуун шатам шарж од гаргсын тохионд байгаа биеийг олж байлаа. Хөрсөн дээр хусан туслуудаас амьдрал сэрж түүний нам гүмийг эвдэн амьд уснаас агаараас амьсгал шорооноос хөлгар гэрлээс нүдний мэлмийн эгдэн хүн хэмээх ертөнц мэндэлсэн түүх ийм хүмүүс үгэлдэж тэмцэлдэж мөр бүтэн гэдэс цатгалан байх тулаантай зэрэгцэн хамтын хүчээр хот балгадуудыг сүндрэлүүлж дэлхий хэмээх гаригийнхаа эзэн болсон. Гэхдээ хорон санаатрах атааж өтөө шунал хүмүүст хайргүй байх түүхэн умартах хоорондоо айдах хорлыг хүний тэрхэнд суулгаж хүмүүс бие биенээ хэмэлмэрсээр газар дэлхийг уйлуулгав. Энэ аюулаас аврах нууцыг монголчууд их хааныхаа хөргөнд урлан шингээж олон зуун жилийн туршид нандинсан. Дэлхий биднийг хамгийн харигс буран гуйгаар нэрлэж төөрөлцсөөр нууцыг нээж хүн төрлөختнийг ухааруулах цаг иржээ. Ойд Хөшмөл хатад дуугаан аядаж таалан сойрхцгоо. Замб твийн хүн төрлөختний их Чингис хаан Тэнгэрийн хаадын чуулганыг хуралдуулж элчийг илгээх Хэнгэрэг дэлдэн ушааж бай. Тэнгэрийн элчийг оруул. Дэлхийн хүн төрлөختн намайг амьд сэрүүн хөхөд тэнгэрийн оронд суугааг огт анзааралгүй олон зуун жилийг өнгөрөөжээ. Би чинийг хэлхийг хүсээгүй боловч рахын хорлолд нэрвэгцээргүй хүмүүсийн шаналлыг харсаар дугуй сууж үл чадна. Тэр тусмаа дэлхийн түүхийг бичсэн монголчууд энэ гариг дээр юу тэснэн умартснаас бусад үндэстэн хүмүүс энэ хэмдэрлийн тухай үнэн түүхийг хэлж чадахгүй болсон байна. Энийг ухааруулах цаг болжээ. Энэ бүхнийг сонирдуулах элч мэдээчийг эл тэнгэр хэмээн дэлхий рүү өтөр түргэн илгээсвэ. Эртний монголчууд нэрийг бэлгэсэн юм байна. Хаяах бай. Болж илвэ.
Энэ олон жилийн дараа Чингис өөрийн элчийг дэлхий рүү илгээх нь ер нь ямар учиртай байж болох вэ? Хүнд хорон санаа байхад юунд хүрдгийг би сайн мэднэ. Харин сайн санаа ямар үр дагавар авчрахыг одоо болтол би сайн ойлгоогүй л байна. Эл тэнгэрийг надад авчир.